Өнөөдөр бол хаврын налгар сайхан нартай өглөө байна. Нэг өдөр нэвтрүүлэг энэ өдрийг 27 настай хөдөлмөрт залуу Бат Соёмби аж ахуй дээр өнгөрүүлэхээр ирээд байна. Ингээд Бат Соёмбитай уулзъя. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. Ер нь энэ аж ахуй маань үүсэл хизээнээс ямар түүхтэй эхэлсэн юм болоо? За ер нь энэ газар дээр анх 1999 онд мод үржүүлэх гээд манай чацраны модод анх тарьж ирсэн. Тэгээ тэрнээсээ чацраны мод нь жоох ургаж байгаа. Сүүлдээ бас ингээд янз бүрийн жимсний мод оруулж ирье гэдэг юм хэвээр модны үржүүлэлийн газараа янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тийм тэгээ одоо болохоор бид нар бас жимсний модноос гадна бас янз бүрийн ногоо могоо тарьж үзье гэдэг юм хэвээр маш олон төрлийн туршилтуудаас хийж байгаа. Бат Соёмби нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд Америкийн нэгдсэн улсыг зорьсон байна. Вашингтон мужид хай скул төгсөөд дараа нь эх орондоо ирж найзуудтайгаа хамтраад барилгын материалын үйлдвэрнийж ажиллаж байжээ. 2008 онд үйлдвэрээ найзуудаа захиж үлдээгээд Япон улсыг зорьсон байна. Японд хэл соёл судлалын мэргэжлэр суралцаж, дараа нь Англи улсад эдийн засагч хуульч мэргэжлийг эзэмшсэн байна. Ийхүү олон улс орноор явж олон төрлийн ажил хийж үзсний эцэст эх орондоо өөрийн гэсэн үйлдвэрлэл эрхлэх нь хамгийн зөв сонголт гэдгийг Баттай ухаарчээ. Монголд ерөнхийдөө өвөл зөнгөө идэж болох ямар ургамал ямар ногоо иж болох вэ гэдээ би анх мөөгнөөс гаргаа эхэлж ирсэн. Мөөг сонирхоод мөөг ерөнхийдөө Монголд урах боломжтой байна гэд тэрнээсээ цаашаа улбаалаа явсан ч гэсэн ерөнхийдөө Монголд ганцхан мөөгч биш. Тэрнээс гадна бас өвөл зөнгөө бас хүлэмжийн дотор ямар ч ногоог тарих боломжтой байна гэж цаашаа ерөнхийдөө бол туршилт хийгээд ерөнхийдөө маш амжилттайгаар олон төрлийн жимс ногоог тарьж байна. Тэгэхээр хойдоо сонирхъя л да. Одоо энд ингээд маш олон төрлийн ургамлууд байна. Чухам ямар төрлийн ургамлууд энэ хүлэмжинд ургаж байгаа юм бол. Тэгэхээр энд болохоор ерөнхийдөө улаан лойлын 2-3 сортоос эхлээд тэнд эрдэнэ шаш ургаж байгаа бол тэнд огөрцгийг ургаж байна те. Ийсээ цаашаа хуш, хулуу, хаш, чинжүү, амтад чимжүү, халуун чинжүү гэх мэтийн янз бүрийн ургамлууд ургаж байгаа. За энд болохоор улаан лойлын сортууд байгаа. Яг Испаноос үрийг авчираад ургуулж байгаа шар жижиг черри томато гэж ярьдаг тийм. Ерөнхийдөө жижиг хэмжээний улаан лойлын үрсэлгээнүүд байгаа бол тэрүүгээр бол том бидний амьдралдаа хэрэглэдэг том улаан лойлын сорт байгаа. Энэ газар дугаар гэдэг юм бол ерөнхийдөө бол нёх сортын огөрций. Монголын нөхцөл бас аюул олон жил аж ахуйнууд тарьж байгаа хамгийн их ургах зүгтэх сортууд энийг байна. Ер нь энэ ургамлууд маань тус бүрдээ өөр ингэсэн онцлогтой ургадаг байх тий. Аливаа нэг ургамлыг тарьж ургуулахад ус хамгийн чухал тий, хөрс, дулаан. Ерөнхийдөө энэ гурван нөхцөлийг бүрдүүлж чадсан үед бол ямар ч ногоо ургах боломжтой гэж миний хувьд л үзэж байгаа. Энүүгээр ингээд огөрцөний үрсэлгэнүүд харагдчихээн. Энэ болохоор усан үзэм харагдчихээн. Усан үзэм ээ? Тий. Усан үзэм хэр их сайн санагдчихээн л да. Одоо Монголд усан үзэм ургадаг ч юм уу, гүү ч юм уу гэд хүмүүс тэр болгон мэддэггүй тий. Тэгэхээр энэ бол одоо ямар орчин нөхцөлд яаж ургадаг, хаанхын бас сортын усан үзэм юм бэ? Манай энэний хувьд гэдэг юм бол идчихсэн усан үзэмнийхээ үрийг л ингээд тарьцсан. Тэгээд ингээд гоёлын байдалтай ургуулж ийсэн ч гисэн. Идчихсэн усан үзэмний жимс гарцсан байна тий. Энэ бол одоо ингээд 1 сараас эхлээ жимс нь боловсрч эхлээ 4 сарыг боловсрч эхэлж байгаа байхгүй юу? Энэ усан үзэм дээр ихэд онцгойлоод одоо ямар арчилгаа хэрэгтэй байдаг вэ? За мэдээж жимсээ томруулах ч байгаа тохиолдолд таналт хийх шаардлагатай. Дээрээс нь мэдээж иймэрхүү жоохон хязгаарлагдмал орчин ургаж байгаа болохоор бас яг эко бордо хийх боломжтой. Усан үзмийг яг идчихсэн жимснийхаа үрийг тарьсан чи ингэж ургасан гэхээр маш гайхалтай байна л да. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо яг нөө идж байгаа усан үзм байд юм өөр жимсний үрийг ингэ суулгачвал ургах магадлалтай юм байна тий. Магадлалтай байлгүй. Одоо жишээ нь тэр явд болохоор бид нэр яг идж жагаад Польшээс ирсэн зүгээр улаан том алим байдаг шүү дээ. Тэрийг идж жагаад үрийн тарьсан тэнд одоо алюминий модны үрсэлгээнүүд гарч ирж байгаа. Гэтэ мэдээж үржүүлэг хийгээд гаргаж авсан алюминий суулгац тий. Үрээр нь тавьсан алюминий суулгац бас ялгаатай. Энэ бол дандаа алим байна тий. Одоо дандаа нөгөө үрийн суулгасан алим. Энэ бол одоо чинь кивиний мод. Киви тий. Бас нөгөө үрийн идчихсэн кивинийхаа. Тий, идчихсэн кивинийхаа үрийг л хийц одоо ингэж үрсэлж гарч ирж байгаа байхгүй юу? Үрсэлгэн. Өөр ер нь ямар жимс байгаа вэ? За тэгэхээр манад одоо нийт 13 төрлийн жимсний мод бол ургаж байгаа. Гадаа бид нэрийг одоо харж болно. Тэндээс бол одоо алюминий мод, лирний мод, интор, бөөрөлцгөн, үхрийнүүд
өрөл монос чацарган гэх мэт юм 13 төрлийн жимсийн мод ургаад бүгдээрээ ихэд жимсээ өгөөд цэцэглээ жимсээ өгөө явж байгаа. Чи бол энэ ажлыг хийж эхлээд 3 жил боллоо гэсэн шүү дээ, тий? Энэ хооронд ер нь жимс авсан уу? Авсан бол хэр зэрэг одоо хэмжээний чэдийн жимс хураж авсан юм бол? Тийм. Тэгэхээр одоо бид нэр яг түрүү жил гэхэд л манай инторын нэг модноос 1.8-аас 2.2 кг интор хурааж авсан. Тэгээд түрүү жил болохоор бид нэр яг 1500 шиг инторын мод тариад тэндээсээ бид нэр энэ жил бол нэг ямар ч байсан нэг тонноос 1.5 тонн инторын ургацал авна гэж бодож байгаа. Тийм. Цаг агуурын байдлаас хамаарат. Тэрнээс гадна бөөрөлцгэн алим бүгдээрээ гарцсан. Манай суулгацуулын бүгдээрээ жимсээ өгсөн суулгацсан. Хүмүүс их асуудیں۔ Гээл мод ингээл жимсээ Монголд өгд юм уу гээл тийм. Манай бүх суулгацуудад жимсээ өгөөд эхэлсэн болохоор хүмүүс ихэд ирээд үзээд сураад ингээ мод зоод ингээ авахд бол үнэхээр үр дүн шууд харагдах болов гэж юм бодож байна л да. Мэргэжлийн төвшөнд хийж ижил амжилтанд хүрнэ гэж би бол боддог. Тийм болохоор ингээд анх өөрийнхөө агрономчтой авахтаа яг хаяс худалдаа үйлдвэрийн их сургуулийг төгссөн оюутнуудтай бид анх үйл гаргаа ажилласан бол одоо манай ажилч маань бүгдээрээ мэргэжлийн төвшөнд маш олон төрлийн юм тарьж ургуулсан байгаа. Тэгэхээр бол тэднийг би ингээд яг их сургуулаа төгснөхийн дараа аваад анханасаа бүгдээрээ хамтдаа юм хэд гараагаа эхлээл явсан гэсэн. Энэ одоо өвөрцөний таналт хийж байна. Тэгээ өвөрцөний таналт хийхдээ одоо таналт хийж ургуулахгүй бол өвөрцөний одоо уг жимсэн томордгоо байгаа. Тэгээ таналт хийхдээ одоо энэ нэг том навч, нэг жимс, тэгээ нэг юм сахал гэдэг. Тэгээ энэ дундаас нь гарсан энэ илүү навчийг ингэж авч юм таналт хийдэг байгаа. Одоо хүмүүс ер нь хүлэмжтэй болж өргөст хэмэх бусад ургамал тарих их сонирхолтой болсон шүү дээ, тий. Тэгэхээр чухам өргөст хэмхэн дээр гэхэд ямар онцлог байдığım бол энийг тарихад юу анхаарах вэ? Одоо нөгөө усыг шаарддаг ч гэдэм үү, тиймэрхүү. За өргөст хэмхэн дээр анхаарах зүйл гэвэл одоо ерөнхийдөө хамгийн наазах нь одоо агаарын чигшил маш өндөр шаарддаг. Услага их шаарддаг. Тэгээ гэрэл их шаарддаг. Ургамал тарьж ингэж ургуулна гэдэг бол маш их арчилгаа хөдөлмөрч байж ургуулдаг гэж би боддог юм л да. Тэгэхээр ер нь чиний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Үргэлжилдэг вэ? За тэгэхээр би одоо бол голон банкнд ажилладаг. Тийм тэгээ өглөө мэдээж ажлын өдрөө төр болохоор банкны ажилд байж хагаад ажлаа тарсныхаа дараа бол хүлэмжэн дээрээ ирээд тэгээд өдөрт болсон бүх явцаа ажлынхаа хүмүүстэйгээ яриад тайлан төлөвөнд гаргаад бүх дараа өдрийнхаа тий дараа 7 хоногийнхаа дараа сарынхаа төлөвөнд бүгдээрээ яриад амралтын өдрөөрөө мэдээж ажил хүлэмжэн дээр ирээд бүх юмд нь оролцоод анх гээд үйлээс явуулж эхэлж яхад ингээл газар шороог нь анх ухаа явж исэн тий. Одоо болохоор бас банк газар шороог нь ухахгүй бүх менежментийн асуудлыг хариуцсан авч явдаг байгаа. Мэдээж аливаа нэг юм үр дүнтэй хийхин тулд сайн менежменттэй хийж ижил ирээдүйд явна гэж боддог. Тийм болохоор менежмент байгууллагын одоо энэ ажиллаа хийж байгаа энэ зохион байгуулалтаас нь л их хэд бол хандаж ажиллаж байгаа. Тэгээ энд одоо юу ургаж байгаа энэ услаханыг системийг бас яаж хийсэн юм бэ? За тэгэхээр энд болохоор өрөл моносны үржүүлэг байхгүй. Тэгэхээр ингээд хүлэмжин дотор маш чихтэй нөхцөлд чигийн одоо энэ болохоор яг автомат систем байхгүй. 15 минут цагийн тааруулж өгöd 15 минут услаад 45 минут амардаг ч юм уу тийм. Энэ хүлэмжин дотор модныхаа үржүүлгийг хийгээд гаргаж ирсэн үндэслэлсэн модоо суулгацсан. Ил талбай дээр хүлэмжин дотор нэг жил болгоод тэгээд их талбайтай гаргадаг байхгүй юм хэд бол том талбайтай гаргадаг гэж хэлж болно. Тэгэхээр энд бол одоо яг мод үржүүлэхийн хамгийн анхных нь стейж буюу хамгийн анхны шатна гэсэн. Энд одоо энэ бүх моднууд үндсээ авч байгаа байхгүй. Монголдо бас мөөгийг үйлдвэрийн хэмжээнд ургуулад ирээдүйд Монгол Улаанбаатар тэгээ цаашаа бол Монгол улсаа мөөгээр хангах юмсан гэж юм хэд бол бод зорж байгаа. Ойрын 3 жилийн зорилго бол. Мөөг одоо чухам ямар учраас ямар онцлогоороо чиний анхаарлыг ингэж татж байгаа юм бэ? За тэгэхээр мөөгийн хувьд гэх юм бол ерөөсөө ингээд Монголын ийм эрт суур амьсгалтай газар бол ургамал ногоо бол үнэхээр хэцүү, маш их ажиллагаатай тий. Тэр дундаа бол мөөг бол ургамлын нэг анги. Яг ургамал ногоогоос л ондоо тэр бактери тэгээд энэ мөөгийг болохоор тийм гадны ямар ч нөлөөгүй битүү орчинд ургуулах боломжтой. Тийм болохоор одоо ингээд өвөл зөнгөө жилийн 365 хоногийн турш өдөр болгон шинэ мөөг ургуулж авах боломжтой байдаг.
Черри. Вишне орсоор. Орсоор вишне англиар. Энд бол одоо ерөөсөө нэг манай Монголд хамгийн их оргож байгаа бас үнэхээр модны хувьд хаан шилмүст моднууд байгаа байхгүй юу? Эндээс харах юм бол одоо энүүгээр гацуур байна. Энд болохоор хуш байна. Яг энэ хэсэг талбай дотор бол мөнх ногоон моднууд байгаа юм. Тэгэхээр үйл цунгуу ногоон байдаг моднууд бол эндэж байгаа байхгүй юу? Эдгээр модод бол бусад модууд бол маш удаан ургадаг. Жилд 10 см ургалаа гэж бодоход энэ мод ингээд одоо 10 метр те нэг 80 ч юм уу метр 70 өнөртэй байлаа гэж бодоход 18 жилийн турш ургасан мод гэсэн үг байхгүй юу? 18 жил ингэж ургаж ирсэн ийм хэмжээтэй болж байгаа гэж бодхол үнэхээр тэр том моднууд ямар олон жил ургасан байгаа талаа гэсэн үнэхээр агуу. Үнэхээр хайрын чим шиг үнэхээр гоё чим санагдтыг ер нь бол. Хавар болохоор ингээд ерөнхийдөө нүдэнд нэг тусаад байхгүй ч гэсэн нэлээдээ мод тарьсан юм байна те. Тийм тэгэхээр нийт манай энэ 20 гагийн одоогийн байдлаар 7 гаад 8 гаад мод тарьсан байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд ерөнхийдөө дулаагаар л ингээд хайраал гоё цэцэн мэцэн гараал ирэхлээр ном талбай болоо шал ондоо харагдах байх л та ер нь бол тийм. Ямар моднууд вэ? За одоо бидний энэ харж байгаагаар бол өрөл монсны талбай байна. Энд болохоор нийт 300 өрөл 300 монс таригдсан байгаа. Услага нь болохоор сууган услагатай. Тэгэхээр ингээд нөгөө мод услана гэж бас айгүй хэцүү. Хүм болгон ингээд нэг мод барих айгүй цаг айгүй хөхтэй. Хүч хөдөлмөр хэрэгтэй бол сууг хийж өгөөд усчих юм бол илүү амар байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо ингээд сууган услагатай. Сувгуу услагатай гэж нь усаа хаанаас ярьдагддаг юм? Манай талбай дээр нийт болохоор 3 гүний ходог байдیں۔ 7 энгийн хөрсний ходог байгаа. Тэгэхээр энэ бүх юмнуудаас болохоор усаа гаргаж аваад тэр юу харагдаж байгаа үстэй ёнкст. Тэр ёнксын дотор хийж дулаацуулаад тэгээд буцаа наашаа. Тодорхой хэмжээний дулаан температурт авсан. Тэгэхээр ер нь модны хувьд мод бол ерөөсөө бидний баг тийм хэтрүүлээ хэлэх юм бол бидний хувьд баг бидний хүүхдээс ялгаагүй амьд амьтан байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээл одоо модыг гээл хүүт усаа урслангууд нь ханаад хүрнэ гэдэг тэгэхээр хүмүүс итгэдэг байхгүй. Хөөх тийм бэ тийм үү гэдэг. Яг л адилхан амьд амьтын юм чинь хав халуун өдөр хүүхүүдэн усаар усалчих юм бол даарад тий битгэрээд одоо ерөнхийдөө ингээд хумаад одоо ингээд айгүй өсөлтөнд муугаар нөлөөлдөг баг. Тийм болохоор гаргаж ирээд дулаахан газар яг газрынхын температуртай адилхан хэмээр ерөнхийдөө модыг аливаа нэг ногоог тэгж услах хэрэгтэй. За энэ орчин бол их сонио орчин байна шүү дээ тий. Алюминий мод тарьсан гэсэн. Тийм. Хүмүүс харчаал зүгэний үржүүлэг юм уу энэ гэж ахи асуу тийм. Энд болохоор нийт яг манайх сая өнгөрсөн жил болохоор 500 алим яг энэ талбай нэг газар талбай тарьсан. Тэгээд энэ болохоор үйл хуучтаа бид нэр алимн дээр болохоор хайрцаг хийж өгөө тэрийг үрцээр очиж байгаа. Тийм дотор нь хийгээд одоо бол үржиг бүгдийг гаргаад авцсан байж байгаа хувцлагуудаа газар гисээд ирж байгаа. Тэгээ алюминий модны хувьд бол бас жоохон анх тарихтаа маш сайн тарих хэрэгтэй. Одоо энэ талбайд ингээд бас жоохон ингээ хоос юм шиг харагдаж байгаа боловч нийт нэг алюминий мод, 2 алюминий модыг хөрс бэлтгэхэд нэг портер хөрс бэлдэлсэн гэдэг болохоор 500 алюминий модонд 250 портер хөрсийг бэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ газар 250 портер хөрсийг ухаад буцаж хийгээд хийсэн. Хөрс нь болохоор өтөг бууц, хонсон бууц тэгээд үртэс, хар шороо, илс гэд эднээс холж хагаад яг алюминдаа таарсан сэрэг гоё үржил шимтэй хөрс юм бэлдэж өгч байгаа. Тэр анх болохоор энэ модныхаас уулгасыг болохоор Омскоос авчирч ирсэн. Омскийн яг Монголтой энэ ойролцоо цаг агаартай газраас. Тэгээд энэ болохоор Монголын уур амьсгалыг бодоход болохоор халуунч биш, дулаанч биш, том алюминий давжин алюм хоёр яг голынх нь гибрид алтайс гэдэг сортын алюм байгаа. Энэ алюминий мод гоё ургаад эхэлсэн ба шүү дээ тий. Одоо нэг ийм алюм гэхэд алюминий мод хэдэн жил болж жимсээ өгдөг. Тэгээд ер нь одоо хэдэн килограмм орчим гэдэг юм уу тий жимс өгдөг бол. Тэгэхээр бол гадаадд бол алюминий модноос бол 20 илээс дээш ирэхэд хураадаг. Монголын нөхцөл бол арай тэгж хурааж болохгүй сортоос хамаарат. Ширхэг алюминий модноос шүү дээ. Тийм ширхэг алюминий модноос. Тийм. Тэгэхээр энэ болохоор яг одоо 5 настай алюминий мод гэсэн үг. Жимсээ өгөөд эхэлсэн гэсэн үг үү? Тийм өгөөд эхэлсэн. Түрүү жил хэд одоо жишээ нь энэ бүх алюминий модноос ч болохоор энэ яг ногоон мөчрөөс нь тэр жилийнхаа жимс нь гараад ерөнхийдөө бол ингээд том улаан алюм ургаж байгаа гэсэн үг. Одоо энэ намар гэхэд энэ талбайгаас ер нь хэдэн кил орчим жимс алюм хурааж авах юм бол? За ерөнхийдөө бол нэг ямар ч байсан нэг 300-400 кг алюм бол хураагаад авчихна л гэж ингээд бодож байгаа. Гэтэ мэдээж цаг угаараа харж байгаа л ерөнхийдөө алюм нь гарах бах тий.
бол бас энд ямар ажил хийж байгаа вэ? Тэгээ энэ одоо энтор юм байгаа. Тэгээ энторын хуучлагыг авчихсан. Энэ энтор нь болохоор Монголд бас өвлждэггүй дулаар нурмал болохоор ингээд өвлдөө одоо ингээд энэ налуулаад ингээд очдог хөөх. Налуулал дээр тий зүгээр бүр ингээд налуулцдаг хөөх. Энэ хугарахгүй ийм нарийн буталж ургадаг болохоор ийм нарийн байдаг. Тэгээ голоор чигтэй болохоор ерөөсө хугарна гэсэн айлтай байхгүй. Тэгээ ингээд налуулж агаад өрцөөрээ 11 сар гаргаад очичдаг. Тэгээ ингээд өрцөөрээ бүгдийг ингээд сайхан дараад дээрэс нь хар шороо тавиад өрцөө хийсэхгүй гэж хар шороо тавьчих. Тэгээ ингээд хуучаал. Өдөрт бол ингээ хучлаа. 4 сар гаргаад хучлаа авчдаг. Энэ их гоё зураг байна. Энэ хизээ авсан зураг уу? Тэгэд ингээд харж байхад одоо чиний ирээдүйн зорилго ч юм уу энэ зурагтай бас холбоотой ах гэж бодогдлоо л да. Тийм. Ерөнхийдөө бол энд л одоо миний ирээдүйн 2-3 жилийн бас ерөнхий зорилго байхгүй тийм. Тэгэхээр энд одоо яг манай хүлэмж харагдчихээн тийм. Манай мод үржүүлэг нь болохоор яг сонгоны амралтны баруун талд нь тэгэхээр эндээс ингээд нисгээр даваад нааша туулаад аваад ингээд орж ирдэг байхгүй юу. Тэгээ манай ингээд мод үржүүлэг нийт 20 га талбайд ерөнхийдөө модны үржүүлэг хийсэн байгаа. Энэ зураг бол яг 2 жилийн өмнөх зураг. Эндээс ингээ харах юм бол одоогийн байдлаар бол энд манай нэг гад 500 ширхэг алим таригдсан байгаа. Энэ талбайд болохоор 1500 интори мод таригдсан. Энэ жил дахиад 1500 интори мод таригдах байгаа. Эндээс энэ хэсэгт болохоор 100 ширхэг лирний мод. Энд нь болохоор 400 ширхэг бөөрөлцгөн таригдсан байгаа. Энийгээ дахиад нуглана гэж бодож байгаа. Энд болохоор өрөл монсны моднууд байна. Энэ доогоор болохоор манай аавын тавьсан чацраны моднууд маш олон жилийн өмнө таригдсан. Тэгээд үхрийн нүднүүд моднууд байгаа. Тэгэхээр ирээдүйн би 2-3 жилд манай хамт олон бидний бүгдээр нийлж хагаад энэ 20 га газар ямар ч байсан жимсний модоор дүүрэх юмсан л гэсэн үнэхээр ирмэлцэлтэй байгаа. Ирээдүйд ямар ч байсан ойрхон хотоос ойрхон нэг хүн жимсэх нь бас сонирхъя гэдэг юм бол манай дээр ингээд бас гой модны хүрээлэнтэй болох юмсан л гэж ерөнхийдөө бол зорж байгаа. 30 жилийн дараах ч юм уу чиний зорилго юу вэ? Ер нь одоо манай хотод маш их хэмжээний мод таригдж байгаа. Их гоё моднууд таригдж байгаа л да тийм. Гэхдээ ингээд улаас хайлаас гих мэтийн моднууд тарьж байгаа хүнд гоё гудамжиндаа үнэхээр ягаад алюминий мод, лирний мод, инторны мод тарьж болохгүй гэж. Жил болгон бид нэр 500 мянган ширхэг жимсний модыг хот даяараа тарих юм бол ягаад үнэхээр ирээдүйд ингээд алим унаал, бөөрөлцөг нургаал явж иж тийм болохгүй. Гудамдаа явж байгаад бид нар алим май дээд ч юм уу бөөрөлцөг нь бүнжийдсэн тийм дүр зураг чамд харагдаж байна. Тийм. Одоо манай монголчууд маш гоё эрүүл мэндэд анхаардаг болж байна. Ногоон юм мод гэж хичнээн үнцэнтэй ямар олон жил ургадаг нэр хүч юм гэдэг мэддэг болж байна. Энэ үед ялангуяа жимсний модноо бид нэр тарьж чаднаа. Биднэрт бүх болцоо нь байна тийм. Ийм сайхан газар шороот, ийм сайхан газар бид нэр жимсний мод оруулахт бол ямар ч асуудалгүй байна. Энд бол бидний сэтгэл зүрх нэгтэй үнэхээр тарий гэж хүсэл ирмэлцэл ах юм бол тарьж болохгүй газар байна. Өдөр нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг сонгон хайрхан уулын бэлд жилдээ 200 гаруй мянган мод тарьдаг хөдөлмөрт залуу Бат Соёмбий аж ахуйгаас бэлтгэлээ. Дараагийн нэвтрүүлгээр эргүү уулзъя.